За дамжуулагчтай угаар мэдрэгч нь болохоор шууд тэр айлд угаар гарангуут шууд төв рүү мэдээ өгдөг тийм дамжуулагчтай төхөөрөмж тавьсан тийм угаар мэдрэгч байгаа. Айл угаарын эрсдэл гарлаа гэхэд төв дээр мэдээлэл ирээд төвөөс шууд биднэрлөө дамжуулна. Тэр айл руу шууд мэдээлэл нуцаар ярина. Иймэрхүү арга замаар шууд угаарын эрсдлээс сэргийлдэг тийм төхөөрөмж тавигдсан байгаа айлуудад. Айлуудын гол угаартж байгаа шалтгаан гэхээр зуух, яндан зуухны битүүмж алдагдсан. Зуух нь энэ тэндээ цуурсан ч юм уу, ханам фишний тэндээ цууралттай, битүүмжгүй, янд нь энэ тэндээ нэг ганц нэг цоорсон. Тиймэрхүү айлууд тэр зуух яндан фишингийнхаа битүүмжийг хангаагүй ээжэж галдаг. Тэрнээсээ болоод угаар гардаг, эрсдэл үүсдэг. Тиймэрхүү асуудлууд аягүйх байдаг айлуудаар. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэхийн тулд угаар мэдрэгчээ нэгд маш сайн шалгаж ажилуулах хэрэгтэй. Хоёрт гэвэл нөгөө ханам фишин зуух яндангийнхаа битүүмжийг маш сайн шалгах хэрэгтэй. Аюулгүй галлага хамгийн гол нь өөрсдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ингэж зөвлөмөр байна.